Яа, өрөөгөр зөөш бид гурав бид ингээ өнөөдөр вагон тань гэд тооцоолоод өрч нойрг онсон байгаа. Юу исэн бэ гэх юм бол писэнд тоглож онсон байгаа. Яа тэгээд вагонд ороод унцгаая. Яа бид нэр вокзал дээр ирсэн хотын яа одоо бид нэр энд 4 цаг хүртэл хийц хүрэх байгаа тийм ээ. Тийм ээ да. Яа үзэгчтэй одоо цаг 9:42 болж байна. Бид бүхэн одоо 1 цагаас хоттой хоолоо идчихэд тэгээд 4-өөсөө вагоноо суугаад тэгээд хөдөлгөх болноо. Тийм ээ. Яа. Хоолоо идээд дууссан. Одоо цаг 3:30 болж байна. Тэгээд бид бүхэн одоо автобус бишээ вагондоо суугаад хөдөлсгөх гэж байна. Тэгээд вагондоо суугаад бичлэг хийх байхаа. За бид нар одоо яг ирээнд ирсэн. Тэг өчигдөр вагонд бичлэг хийх боломж олдсонгүй. Тэгээд одоо бид ирээнд хоолоо идчихэд одоо цаг 2 цагаас жинэн рүүгээ хөдлөн гэсэндээ одоо бид хоол идэх гээд хүлээж байна. За бид бүхэн Жинийн хотынхаа буудалд хүрээд ирсэн байна. Тэгээ сая бидэд бассейнуугаар сэллээ, хоолоо жоохон сөөлөө. Таалагдахгүй байгаа юм гэх юм бол энэ хувцас маань таалагдахгүй байгаа учраас хувцас харуулахгүй гэж хэллээ. Яа тэгээд одоо бид хэд нүгээр одоо юм үзээд сонирхоод явж байна. За энд бол одоо ингээ манай найзууд халуун жолоон дээр хөвтөж байгаа бол яа одоо би бас одоо дагаад хөвтөх гэж байна. Яа ингээ халуун жолоон дээр ингээд хөвтөх бас цаг завшаа ирдгийм байна манайхаа. Тийм ээ энд их арай халуун. Яа тэгээд ийшээ дахиад явах юм бол тэ энд бол одоо ингээд маш их сүмнэрүүд байна. Иймэрхүү зүйлс байдаг юм байна шүү гэжтэй. Бид нэр тэгээд 11-ээс унтах байгаа. Өнөөдөртөө хөтөлбөр байхгүй, 11 хүртэл ямар ч хөтөлбөр байхгүй. Гэхдээ одоо цаг 9:30 болж байгаа. Тэгээд 10 цагаас бас буфет жимс идэх юм байна лээ. Тэгээд жимсээ идчихэд 11-ээсээ тэгээд юу амарцгаах байхаа. Яа энд бас ингээд үнэтэй дэл зардаг газар байна. 1000 яана уу? А тэгвэл хоёрыг авчи. Тэнчээс бас нэг. Тэгээ эдгээс нэг 10 ширхэг үнэтэй авчи. Эцэг яг биш. Эцээч. За энэ анда хоёр за эцээс 10 яана. А эцээс. Шоу чи. Тэ над амар тухгүй байна. Шоу ч юм биш дээ би бас. Манай ч юм. Шоу тустай. Энэ шоу зингэний газар дургүй. Гэрээ санаж гин. Гэр бүлээ санаадах юм уу? Бид нар бол ийм хүмүүс биш аахгүй юу? Одоо дээшээ гараад амарлаа. Одоо дээшээ гараа амарлаа. За ондоо уулзцаа. За одоо бид бүхэн унтцгаах гэж байна. Та маргааш
Өглөө 7:30-д сэрцгэн. Тэгээд бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Good night. За өглөөний минь цаг одоо 7:50 болж байна. Бид бүхэн 8:20-с автобусандаа суугаад миний аватар гэдэг газар руугаа явах байгаа. Тэгээд одоо доошо бууж хувцас солих гэж байна. Төрөөхөн өглөөний цагаа уугаад дууссан. За тэгээд доошо хувцас соличоод уулзцгаая. Caixa tá preparada pra fuder sua safada. Vem sentando na piroca, sua piranha safada. Vem, vem fuder, vem, vem fuder, vem, vem fuder. Я налаажина манайхаа. Ой. Автобус гарахгүй мó. Налаагаад бас их сайхан байна. За тэгё. За манай ангийн луугарууд ирж байна. Аржина. За чи влог шүү дээ. Налаагаад За одоо яартай. Ой. Зургийг Анаач арил дэш байна. та шууд ангиараа селфи явуулсан гэсэн. Одоо миний үсийг таних байгаа. Одоо гүд үсээ. За бид бүх автобусандаа суулаа. Одоо Хүслийн их сувраг гэдэг газарт очиж хүслээ бодох боломжтой юм байна. Бас тэр газраас Жинэнийг дээрээс нь бүхэлд нь харах боломжтой газар юм байна. Тэнд очиод уулзцгаая. Таглаарай. Энийг сонголоо. За үзэгчтэй одоо бонороо тэр оргил руу гараад өстөө шимж болдог гэсэн. Тэгэхээр бонороо тэр оргил дээр гараад уулзцгаая. Нагааваа. За манайхаа дэшээ алхаж чинь. Дээр очиж уулзцгаая. Хөөе, бичиж. Я манайхаа ядраг юу гэж ядрах вэ? Гоё байна. Замдаа явж байна. За тусгалтаа дээ. За манайхаа тэгээд Жиний хот гэдэг нь өөрөө бол хүслээ шимж болдог те бас хүсэл бас биелүүлдгэрийг халахтай өндөрлөг юм байна. За энэ дээрээс бол ингээд доош бол бүх ингээ газар харагддаг юм байна. Маш үзэсгэлэнтэй харагддаг юм байна. Ер нь эцэнээс бас олон монголчууд ирсэн байна те. Олон монголчууд харагдаж байна. За ирээд бол нэг онцтой. Айгуу хэрэг санджина. Ичи авгаа маш их санаж байна. Хармаар санагдаж байна. Гэхдээ бас их гоё байна. За тэгээ манай зураглаач гарна даарсан бол те. Үлгэрэ. Үзэгчтэй бид бүхэн тун туныг хэрэг авлаа. Тун одоо гэртээ байна бонороо тогшч үзцгээе. Ойлгоцоо багсаж байна. Тун. Тантаа. За гэртээ байхгүй юм шиг байна. Морморон чиз намайг менсээр даалан дээр. Хан лагер дээр. За гараад ирлээ. Бид нэр эцэн чадлаа. Дээр нь гараад ирэхээр бас эвгүй аггүй шүү. За бид сая шилэн гүрнээсээ буугаад амьтдын энэ хүрээлэн татсан орж ирээд тэгээд амьтдыг харлаа. Эхлээд бол орж ирээд сармагчин харлаа. Дараа нь баавга харсан. Тэгээд төд харлаа. Анааш харлаа. Олон амьтад харлаа. Тэгээ одоо бид хэд бууж байна. Бодны газартай хоолндоо ичээ. Тэгээ цаашаа хүсэн хүлээсэн усан парк руугаа явах нэ. Хоош тэр хүсэн хүлээсэн. За хоолныхон газар орж ирлээ. Тэгээ ийм юм боллоо. Бүр хэсэг гэж хэлдэг.
идчихэд бид бүхэн өсөөлсөн усан парк руугаа явах болно. Тийм ээ. Хабай. Ярлаа. Энэ бол бидний хүсэн хүлээсэн Dance the night away, live your life and stay young on the floor. Dance the night away, grab somebody, drink a little more. Tonight we gon' be it on the floor. Tonight we gon' be it on the floor. ёо. За сая ховцон өмсөд гараад ирлээ. Хоол бол бүр авах юмгүй боллоо. Одоо тэгээд ер нь бол дуусчлаа. Тэр яг сая эндээс гарч ирлээ. Одоо бид Усан паркны маань цаг дуусаад одоо автобусандаа суугаад Хөхөт руу очноо. Хөхөтөд очиж юу их вэ гэхлээр баахан шопинг хийх хаа. Сэтгэл ханамжуулал 10-аас 10 байна уу? Хүлээлтээс ер нь бол давж чадлаа. Ер нь бол маш гоё ялаа. За одоо автобус руу явж байна. За сэтгэл ханамж шидвэ. 10-аас хэд гэх вэ? 10-аас 9.5 шүү. Гайгүй шүү. Одоо Амарсан шиг автобусгаа ороод наали. Чих за. Ой нөө. Ханамж ирэн. 10-аас 9.8. За андаа 10-аас хэд вэ сэтгэл ханамж? За 10-аас 9.5. Тэгээд Джомс хэлжсэн бас 5 жилээ бас гоё л хэлээ л да. Джомтойгоо уралдаад бай. Сайхан л хэлээ. Ямар сайн юм бэ? Би Жомын нэрс хараагүй юм шиг байна. Сайхан залууч юу? Андаа сэтгэл ханамж хэд вэ? 10-аас 9.8. Минийх бол 10 байна. Үнэхээр сайхан байна. чи whisper нэр гоё юм. За одоо би лаг хөтлөнө. Эргэс ажиллаас. Одоо би ахарч явна. Тэр сэтгэл хэр вэ? Гоё яана. Дүлгөө найзаасаа яриа авах гэсэн чи дүлгөө найз маань өөрөө бичлэг хийгээд байгаа юм аа. За иймэрхүү бай. За манай ангийн дарга сэтгэл хэр байна? 10-аас 8 байна. Орчин айгүй бохир үлээ. Гэхдээ гоё үлээ шүү. За багшд ямар санагдөө сэтгэл хэр байна? 10-аас хэд вэ? 10-аас 9. За бас өндөр. Хоол нь таалагдсангүй. Хоол. Бусдаар бол дайжгүй. Дүн дайжгүй. Тэрнтэй санал нийлнэ. Хүн болгонтэй санал нийлээ. Ярч өөр гэсэн үүсэл бодлого наац. 10-аас хэд байна вэ? Сэтгэл 10-аас 9. за 9. За шгүй болчтой бас. Хинч бидэрт мөнгө өгөөгүй учраас бид нар бүх зүйлийг үннээр нь ярина. Жом байсан үнэ. Найзуудаасаа сонслоо. Жом бол байсан юм байна. Байсан юм шүү. Жомыг л ер нь стацуул сайхан байлаа. Гоё л тоглолоо. Одоо бид нар автобусан дээр ирж гин. Ороод бичлэг хийх хаа. За ямар тааж бидэд Хөх хотод ирлээ. Тэгээ сая автобусанд бичлэг хийх хүсэл байсан боловч хоолой өвдөд бас дээрээс нь ядраад бичлэг хийх боломж олдсонгүй. Тийм бол одоо бидэд хоолой идэх чинь оройн хоолой идчихэд тэгээд хальтын дэлгүүрүүдээр явах байхаа. Яа, буудлах өөрөөр орохгүй явж байна. Өрөөнд ороод ирлээ. Та нарт авчихаа. Room tour хий. Яа, ингээд энэ ингээ үүднээс нь эдний хэсгээд ингээд зурагт байна. Тэгээд дийшгээ цонхтой юм байна. Цонхор нэр харж үзье. Нэг иймэрхүү харагдаж байна. Байна гэдэг хоёр ортой. Маш их ядарч जैन одоо жоохон налж байгаад тэг гарч одоо бас хальт шопинг гин гэсэн 24 цаг ажилдаг дэлгүүр байдаг гэсэн тийшээ нэрч жоохон шопинг хийх хаа одоо нэг 10 минут налж байгаа тэгээд дэлгүүр дотор уулзцаая. Одоо бодож таа. Маргааш өглөө бид нэр 8-аас босноо. Шууд
Ирээн рүү явах болно. Маргааштай хилээд аваад цаашаа вагонд суугаад Улаанбаатар руу хөдлөх байгаа. За бид хоёр яваасаа Монголдо буулаа. Монголдо буугаад шууд царай ороод уустай. Царай л уцаад За бид нэр сая баахан хийж хөрж PC тоглож байгаа. Одоо KFC-д орж ирээд юм идэж байна. За үзэгчтэй бид одоо вагонд суух гэж байна. Тэгээ бид нар явахдаа 6 хүнтэй 6 баг гараад тэгээд явсан. Тэгээд баг болгоны ахлагчтаас нь сэтгэлийн сонсоод тэгээд энэ влогоо дуусгахыг гэж шийдлээ. За эхэлцгээе. За ингээд өмнө нь болохоор Эрдэнэтийн найрамдал тэгээд хотын найрамдал эдгээр явахад жоохон ингээд хэдхэн хоногуд байгаадсан болохоор ангийнхантайгаа байсан гэсэн гоёсэн л та гэхдээ нэг одоо ингээд бүр хятад ингээд өөр гадаад улс руу явлаа ангийнх нь ингээд бөөнөрөө нүд нээлээ тэгээд бөөнөрөө ингээд хамт явж байгаа болохоор айгуу дурсамжтай гайхалтай өдрүүдийг өнгөрүүллээ богоондоо яваад тэгээд ингээд аялал дуусаа жоохон ядарч байгаа ч гэсэн ангийнхантайгаа байгаа болохоор үнэхээр гоё байна. Миний аватар байсан ингээ нөө том хамгийн том усан голгоор дээр ингээ хар хүнд ингээ бөөнөрөө 3 4 хэрэглээ. Тэгээд гинт айлгаа тэр үсэр цохчоо тэр бол амар байсан. Жинины халуун хашаантай буудалт нөгөө нэг ингээ доошоо нэг би нэг давхартаа ороод пул сэлээд дараа нь халуун чулуун муулан дээр хөвтөө. Тэгээд ингээ бөөнөр ингээ нэг орон дээр хамтаар ингээ хонох бол амар гоёсан. За үнэхээр гоё яллаа. Сэтгэл маш гоё яллаа. Бидэд үнэхээр гоё аяллаад ирлээ. За бидэд хамгийн дусамж үлдээсэн зүйл гэвэл найзуудтайгаа хамт гоё аяллаа. Усан баатарт гоё тоглолоо. Энэ бүгд маш их таалагдлаа. Айгуу гоё дусамжтай яваад ирлээ. Баярлалаа. ерөнхий бол их сайхан байлаа. Тэгэл Монгол дотроо тэгэл сургуулийн ойр хаваар л аялдаг. Зарим нь бүр Эрдэнэтээс гардгүй тийм ангийнхан байдаг. Тийм сургуульч байдаг. Тийм тэгэхээр бид нар ингээд явж байна гэдэг чинь багштай их талархаж байгаа. Багштай л ер нь их баярлж байна да. Жинийн маань байсан 4 оттой зочид буудал. Тийм. Үнэхээр гайхалтай сэтгэлийг төрүүлсэн л дээ. Давхартаа өөр үйлчлэгээтэй 8 давхартаа амрах өрөөнүүдийн дээр ормоор үзэмж бол бүр төгс бид нар бол үнэхээр жаргаж явсан 4 отоо зочид буулал үнэхээр дурсамжтай сайхан байсан. Ер нь тэгж шүү. Тэгээд жоохон хоолны бас стац бол ер нь бусдаар л гоё эсэ. Хамгийн дурсамжтай зүйл Жинийн буудал гэсэн шүү. Жинийн буудал дээр нөгөө усан бассейн тоглож болоо тэр амар гоё эсэ. Яг хоо нэг жоохон темхэн заа тоглосон аимшигтай гоё байлаа. За хамгийн гоё байсан ерөн гоё байсан гэж ерөн Эрдэнэтээс гараад бүх өдрөл гоё байлаа. Одоо ч гэсэн дурсамжтай байна. Тэгээд усан парк тэ та нар угаасаа үзсэн байдгүй дээ. Янз юм агаас.
Ерөн бол ингээд ангийнхантайгаа хамт яваад яг энэ уур амьсгал нь хамгийн гоёсэн. Тэгээ ингээд бүр сайн нөгөө хиттэйгээ дотолсоод илүү гоё найзлсан. За хамгийн дурсамжтай нь бол илүү тийм газар гэхээсээ ингээд яг ингээд октоудаараа ингээд хамтайгаа тэгээд girls night, gossip talk гэх юм яг тэр нь хамгийн гоё дурсамжтай байсан. Гоё байлаа, дурсамжтай. Айгуу тийм 10 жилийн маань дурсамжид айгуу тийм гоё нандин зүйл болж чадлаа манай зугаалга те. За хамгийн дурсамж үлдээсэн зүйл бол ерөөсөө тийм айгуу тийм мөрөөддөг байсан л да, ерөөсөө тийм усан парк шиг тийм гоё газрыг айгуу мөрөөдөж гээ гулсаж үзхийсэн гээл тийм нөө нэг адреналин өөрөөсөө ялгаруулъя гэж айгуу тийм боддог байсан л да. Тэрийг мэдэрч чадсан. Тэгээ үнэхээр гоё байсан. Гоё эсүү. Би бүр өстө зорьсоор агаал явсан. Хэдэн хүүхд авч явъя. Юм үзүүлээ. Бүгдээ гоё хамт нэг гоё явъя гэж бодсоор агаал хэдэн хүүхд маань зэрлээ, багш нь зэрлээ. Гоё эсүү. Хамгийн дурсамж үлдээсэн үе нь болохоор усан парк байсан. Үнэхээр гоё байсан. Бүр хамгийн их кайф авсан. За гэртээ ороод ирсэн. За хамгийн сүүлд би сэтгэлдээ хэлье гэж бодлоо. Мэдээж маш гоё байсан. Ангийнхантайгаа маш олон сайхан дурсамжуудыг бүтээлцлээ. Тэгээд энэ сайхан дурсамжуудыг бүтээлцэхэд хамгийн том хувь нэмэр оруулсан Эрхэд Travel компанидаа маш их баярлалаа. Бас ангийн багштай маш их баярлалаа. Тэгээд ээж аав гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Тэгээд бас энэ влогийг үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд 10 жилийн дараа 10 жилийнхаа уулзалтаар уулзахын ерөөлийг тавиад энэ влог ингээд дуусгая. Баяртай.